ээждийн захидал бичээрэй. Ээжигээ уран цэцэн үгээр биш, урмын үнэн үгээр баярлуулах юм билүү гэж сонссон юм аа. Хайр хүндлэл. Анх удаа л танд захиа бичиж хизээч хийлж байгаагүй дурсамжаа сөхөж суун. Баяр хөөр. Хотод ирэхээрээ хөдөөний ээжээ сананаа. Хөдөө очихоор хотын ээжээ санана. Ийм байдлаар би 30 жилийг ардаа өдөж. Дурсамж дурдтгал. Эмээ, та бид тавыг тэнгэрээс хараад аавыг минь баярлуулж болох уу? Уйрал ухаарал. Инээсэн багтаа хүмүүсийн энэ орчлонд мартаж уухтаа сэржим өргсөн сархтын дусал бүхэн сүүн сэтгэлтэй ээж минь тэргүүнд хэрүү болон буусныг түүн анзаарсангүй явжээ. Харуусал уник. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз ээждийн захидал бичээрээ шилдэг захидал шалгаруулах улсын уралдааныг 13 дахь удаагаар зарлаж байна. Захидлыг А4-ийн хэмжээтэй нэг нүрт багтаан компьютерээр шивсэн байна. Эрхэм үзэгч сонсогчид та бүхний ээждийн бичсэн захидлыг зөвхөн ээждэн@mnbc-ийн мэйл хаяг болон Facebook-ийн Mongolian National Broadcaster цахим хуудасаар хүлээн авах болно. Та захидлаа 2020 оны 2 дугаар сарын 17-ноос 3 дугаар сарын 4-ний өдрийн 16 цаг хүртэлх хугацаанд илгээгээрэй. Шилдэг захидлын эзнийг 1-р байр 1 800 мянган төгрөг, 2-р байр 2 500 мянган төгрөг, 3-р байр 3 300 мянган төгрөг. Тусгай барьж шалгарсан 14 захидлын эзнийг тус бүр 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулна. Захидалдан хаяг утасны дугаараа нь тодорхой бичсэн байх ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг 11 32 72 25 8877 55 84 дугаарын утсаар лавлаарай. Хүмүүст таныхаа тухай бахархан хэлмээр хашгирмаар санагдах юм аа ээжээ. Та бол хорвоогийн хамгийн сайхан ээж. Тан дээрээ гүүгээд л очноо. Ээждээ захидал бичээрээ улсын уралдаанд идэвхтэй оролцоорой.